Зөвзөгчтэй сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд мөнгөний луужин мөнх эрдэнэт авд нэвтрүүлэг юм маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ нэлээд сонирхолтой сэдвээр ярилцах болно. За энэ бол тесрэлттэй хувьцаа Хонконгийн IPO 2026 хэмээх сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр шинэ он гарсан байна. Бүгдээрээ шинэ хөрөнгө оруулалт, шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа энэ цаг мөчид та бүгдэд Хонконгийн IPO зах зээл хэрхэн тесэрж байгаа талаар нөхцөл байдлын анализыг хүргэж 2026 онд төлөв байдал ямар байх талаар таван бүгд капиталын гадаад хувьцааны шинжээч бэлэг сайхантай зочноор ярилцсан сүүлийн үеийн мэдээлэл нөхцөл байдал судалгаа шинжилгээний үр дүнгуудыг хүргэх болно. За ингээд бүгдээрээ сэдврүүг орцгоё. За тэгэхээр Хонконгийн IPO 2025 онд бол иргэн ирсэн байгаа. За яагаад иргэн ирсэн бэ гэдэг үгийг ашиглаж байна вэ гэхээр 2020 онд бол Jack Ma-гийн эзэмшдэг одоо Ant Group Хонконгийн зах зээл дээр IPO хийх гэжсэн. За харамсалтай нь бол энэ IPO-ыг бол зогсоосон. Хятадын засгийн газраас. За яагаад зогсоосон бэ гэхээр Jack Ma-гийн хувьд бол бас засгийн газрын маш их шүүмжилсэн л дээ. Тухайн үед бол манай одоо хятадын банкуд бол өндөр хүүтэй ламбард юм ба гэж одоо хэлж ирсэн. За энэ бол мэдээж хэрэг хятадын эрх баригчдын хувьд бол одоо таатаа сонсогдоог нь ойлгомжтой. За мөн одоо олон ийм шүүмжлэлүүдийг бол хэлж ирсэн. За нөгөө талдаа бол жишээлбэл Ant Group-ийн охин компани бол Alipay компани бол тухайн үед 1.2 тэрбум хэрэглэгчтэй болсон байсан. Тэгэхээр Jack Ma бол хятад дотор одоо улс байгуулсан байсан гэж хэлж болно. 7-800 сая хүн тогтмол хэрэгэлдэг одоо юм аппликейшнтэй болсон байсан. 1.2 тэрбум хүн гүйлгээ хийдэг Alipay гэдэг компанитай болсон байсан. Онлайн худалдаагаар 7-800 сая хүн байнга идэвхтэй худалдаа хийдэг болсон байсан. Ингээд жижиглэнгийн одоо микрофайнанс гэж ярьдаг. Жижиг хэмжээтэй зээлийг бол олгодог болсон. Компани орлогынх нь одоо 40% нь бол тэр зээлээс хамаардаг болчихсон. Тэрний ард хэдэн 100 сая, хэдэн тэрбум хүн одоо байсан. Тэгэхээр хятадын эрх баригчдын хувьд бол Jack Ma бол хятад гэдэг улс дотор Ant гэдэг улс байгуулчлаа гэдэг ийм маш том бас аюултай учирсан л да. За ингээд хятадын засгийн газраас бол Jack Ma-гийн Ant Group одоо IPO хийхээс нэгэн хоногийн өмнө бүх үйл ажиллагааг бол зогсоосон байдаг. Тэгэхээр тухайн үед бол тус компани бол 37 тэрбум $ын одоо IPO хийжсэн. Энэ үзүүлэлтээр бол дэлхийн хамгийн том IPO болох гэжсэн. Энэний өмнөх одоо IPO бол Сауди Aramco компани 26 тэрбум $-ын IPO хийсэн. Дэлхийн хамгийн том IPO гэдээ дурддагджсэн. За энэний дараа бол Ant Group бол 37 тэрбум бараг одоо 10 гаруй тэрбум $-аар илүү ийм том IPO-г бол дэлхийд дээр хийх гэжсэн юм аа. За ингээд энэ одоо IPO-д оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс жижиг хөрөнгө оруулагчдын захиалгын дүн бол $3 тэрлион төрсөн. Тэгэхээр $3 тэрлион гэдэг бол одоо хэрэв аргийн бас томоохон улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг одоо давхаар үнэлгээтэй тэнцэхээр ийм том одоо захиалга бол ирээд исэн. Тэгээ энэ бол үнэхээр одоо дэлхийг дөргөөсөн, үнэхээр одоо гайхамшигтай том IPO болох гэсэн. За харамсалтай нь бол хятадын засгийн газар яг энэ IPO болохоос нэг хоногийн өмнө бол зогсоосон. Тэгээ зогсохдоо бол юу гэж зогсоож байгаа гэхээр одоо бид нар бол журмаа өөрчлөх гэж байна. Тэгэхээр энэ журамд нийцүүлээд та нар бизнесээ хийх ёстой. Тэгэхээр журам өөрчлөгдөж байгаа учраас одоо IPO зогсоо. За мэдээж хэрэг журам өөрчлөгдөхөөр нөгөө компани олж байгаа орлогын хэмжээнд бол мэдгэдэггүй өөрчлөлт орох учраас компани үнэлгээ шал өөр төвшөнд очино. За ингээ үнэлгээг дахин хийх юм шаардлагатай болно. Лог гэвд одоо санхүүгийн өнцгөөсөө харах юм бол одоо журам өөрчлөгдөөд өөрчлөгдөж байгаа учраас ялангуяа жижиг одоо зээл олголтын журам бол томоохон өөрчлөлт орж байгаа учраас
компани одоо орлогын 40% бүрдүүлдэг энэ бүтээгдэхүүний цаашдаа ирээдүйн мөнгө урсгал ашиг орлого бол багасах учраас компани үнэлгээ багасна. Тийм учраас үнэлгээг дахиж боддоор хийх шаардлагатай гэдэг. Ийм логикийг бол гаргаж ир тавьсан. За яг үүндээ цаана нь бол одоо хятадын засгийн газар Ши Жинпиний хувьд бол одоо хэн нь энэ улсын эзэн юм бэ гэдгийг л одоо ерөнхийдөө ойлгуулах гэж энэ бүхнийг одоо хийсэн гэх юм уу да. За ингээд та бүгд мэдж байгаа Жак Ма бол олон нийтийн өмнө гарч ирэхэ болсон. За Японд одоо багш игээд одоо профессор игээд явж ийн гэж нэг яригдсан. Европод одоо бас аялаад явж ийн гэж яригдсан. За ер нь тэгээд тэр цаг мөцөөш хоош бол одоо Жак Ма бол олон нийтийн өмнө гарахаа болсон. Янз бүрийн зүйл ярихаа болсон. Тэгэхээр Хятад улсын хувьд бол энэ бол зөвхөн Жак Ма дээр тохиолддог үйл явдал биш. Маш олон хүмүүс төр ийм одоо түүх бол тохиолдсон байдаг. За тэгэхээр энэ одоо том дөргөө энэ Хятадын засгийн газрын технологийн компаниудыг дахин зохицуулсан энэ зохицуулалт энэ одоо crackdown гэж нэрлэдэг байгаа энэ бүх үйл явдал бол одоо 2020 оны эцсээс эхлээд за ингээд дараагийн жилүүдэд бол Хонконгийн одоо IPO зах зээлд бол маш муу гарна байсан. За тэгэхээр энэ слайдн дээр харагдаж байна. Хонконгийн IPO-ийн зах зээл бол 21 онд 43 компани тэрбум долларын 97 компани одоо IPO хийжсэн бол 2022 онд бол 13 компани 80 компани 13 тэрбум Америк долларын IPO хийсэн. За 23 онд бол бүр дахиад буурсан. 67 одоо компани 67 тэрбум долларын хөрөнгө 6хан компани тий. За 2024 онд болохоор 67 компани IPO хийсэн 11 тэрбум долларын одоо IPO хийгдсэн. За ингээд 2021 онд 97 компани 43 тэрбум долларын IPO хийжсэн бол энэ Хятадын засгийн газрын зохицуулалт янз бүрийн одоо энэ crackdown-аас болоод 2023 онд бол 67 компани 6 тэрбум долларын IPO хийсэн. За 24 онд бол жоохон сэргсэн 67 компани 11 тэрбум долларын IPO хийсэн бол за 25 онд бол 114 компани 37 тэрбум долларын одоо IPO хийгээд байгаа. За ингээд 2025 онд бол Хятадын одоо Хонконгийн одоо зах зээл дээр Хонконгийн бирж дээр IPO хийж байгаа компаниуд бол эрс сэргэлт үзүүлсэн. За тэгвэл бидний сайн мэддэг Америкийн зах зээл дээр өнгөрсөн жил жишээ нь Nasdaq-ийн бирж дээр бол 27.7 тэрбум долларын IPO хийгдсэн. За Нью-Йоркийн бирж дээр бол 20 тэрбум долларын IPO хийгдсэн байх жишээт. Тэгэхээр биржээр нь ингээд салгаад үзэх юм бол Хонконгийн бирж бол дэлхийн одоо хамгийн их IPO хийсэн, хамгийн их мөнгө татан төлрүүлсэн одоо бирж бол өнгөрсөн жилийн хувьд бол байлаа. За хоёр дахь нь бол Nasdaq-ийн бирж, Нью-Йоркийн бирж, за тэгээ Интегийн одоо бирж 21.1 тэрбумаар бол 3-т 4-т явж байгаа жишээтэй. За тэгэхээр үнэхээр энэ одоо Хонконгийн IPO зах зээл бол маш их тесрэлтийг хийж маш их одоо сэргэлтийг бол өнгөрсөн жил үзүүллээ. Тэгэхээр эндээс бид одоо яаж ашиг өгөөж хүртэх вэ гэж Монгол одоо иргэд маань компаниуд хөрөнгө оруулагчид. Монголын хөрөнгөний зах зээл дээр бол одоо IPO хийсэн кейс зөндөө байгаа. За харамсалтай нь бол ихэнх нь одоо ханшин өсдөггүй. Ханшин ерөнхийдөө унчдаг. За унаад хэдэн жил ингээд унж явж жагаад одоо нэг баг 2-3 жилийн дараанаас те эргээд нэг сэргэлт авдаг өсдөг. Ийм байгаад идэг. Гэтэл бол монголчуудын хувьд бол маш их юм одоо соргог сэргэг идэвхтэй одоо ийм хөдөлгөөнтэй хүмүүс байгаад идэг. Тэгэхээр гоё одоо IPO зарлагдаад ашигтай IPO зарлагдах юм бол монголчууд бол ороход бэлэн байдаг. За харамсалтай нь Монголын дотоодын бирж дээр бол зах зээлийн орчинд бүрдэг байдаг. За тэгвэл бидний хамгийн ойрхон одоо маш том тесрэлт хийж байгаа бидэнд маш том одоо боломжийг нээж өгж байгаа. За энэ зах зээл бол Хонконгийн зах зээл байна. За 2025 онд бол үнэхээр томоохон бол тесрэлтийг хийжээ гэдэг нь бол эндээс ингээд харагдаж байна. За тэгэхээр бүгдээрээ дотор нь жоохон дахиад задлаад харъя.
яг ямар компаниуд одоо Хонконгийн биржээр IPO хийгээд байна гэж тийм. За ингээ харах юм бол нийтдээ одоо эн чинь 10 гаруй юм секторууд харагдаж байна. За хамгийн том одоо сектор нь бол юу байгаа вэ гэхээр health technology буюу эндийн цаана бол ихэнх нь бол биотехнологийн компаниуд эмийн үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн одоо 114 IPO-ны бол 18 нь буюу 15.9% нь бол биотехнологийн компаниудын IPO bijээ гэж. За үүний дараа бол technology services буюу одоо програм хангамж үйлдвэрлэдэг, програм хангамжийг хөгжүүлээд, үйлдвэрлээд зах зээлд нийлүүлдэг. За ийм компаниуд бол технологийн компаниуд бол орж байна. За 18 компани 15.9% эзэлж байгаа. За энэний дараа бол producer manufacturing буюу одоо үйлдвэрлэл орж ирж байна. За бас мөн 18 компани 15.9% эзэлж байгаа. За үүний дараа бол consumer durables буюу одоо урт хугацаатай одоо хүний амьдрал хэрэглээнд байдаг урт хугацаатай урт хугацааны эдлэгээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд орж ирж байна 10% дээр. За гэх мэтлэн ингээд бусад одоо секторуудыг бол харж болно. За тэгэхээр Хонконгийн одоо зах зээл дээр бол маш их тийм олон секторын янз янзын компаниуд бол одоо IPO хийж байгаа нь бол эндээс харагдаж байна. Тэгэхээр маш их тийм одоо диверсификац хийгдсэн сонголт өргөнтэй дээрээс нь Монголд байдаггүй сонирхолтой юм салбаруудын компаниудын IPO бол хийгдэж байгаа нь бол бидний анхаарлыг бол яхахгүй татж байгаа маа. Тэгэхээр бидний хувьд бол энэ жилийн хувьд яаж энэ зах зээлд оролцож, энэ хөрөнгө оруулалтанд оролцож эндээс ашиг хүртэх вэ гэдэг дээр бол төвлөрж одоо ажиллахаар бол бэлдэж байна. Энэ бол яхааргүй бидэнд хамгийн ойрхон байгаа, хамгийн гоё одоо ашигтай байж болох зах зээлийн хөрөнгө оруулалтын хувилбар бол Хонконгийн зах зээл дээр бол аль хэзээний одоо 25 хонд ингээд үүсэж бий болоод байна. За 26 онд бол одоо ямар төлөв байдалтай байгаа талаар манай гадаад арилжааны говь цааны шинжээч бэлэг сайхантаас зочны хэсгээр ярилцах болно. За тэгэхээр компаниудын ингээд задлаад харах юм бол салбараар нь задлаад харах юм бол ер нь технологийн өндөр технологи шаарддаг салбарын одоо компаниудын IPO бол давмгаалж байна гэж харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ хамгийн ихний сектор болох health technology буюу одоо энэ биотехнологийн компаниуд, эмийн үйлдвэрийн компаниудын одоо энэ хувьцаануудын өсөлт нь жишээ нь ямар байсан юм бэ? За бусад одоо энэ салбаруудад IPO хийсэн компаниудын хувьцааны ханшийн өсөлт 2025 онд ямар байсан бэ гэдгийг одоо энэхүү графикаас бол харж болж байна. За тэгэхээр хамгийн ихний мөрөнд бол health technology буюу одоо биотехнологийн компаниудын тэр 18 компани хувьцааны дунд одоо 2025 оны дундаж өсөлт бол 454.9% гарч байгаа. Тийм ээ. За энэ бол үнэхээр одоо гайхалтай одоо өсөлт. Өөрөөр хэлбэл энэ бол IPO үнээсээ одоо 2025 оны эцэс хүртэл ханш хэрхэн өссөнийг одоо стат тооцоолоод тэр 18 компани дундаж одоо өсөлтийг харуулж байгаа. Тэгэхээр IPO дээр нь үнэхээр орж чадах юм бол дундаж одоо энэ секторын компаниудын дундаж өсөлт бол хамгийн өндөр байна. 18 компани хувьцааны ханшийн 25 оны өсөлтийг тооцоод дундаж нь болохоор 454.9% гарч байгаа. IPO үнээсээ. За медиан өсөлт буюу яг одоо 18 компанид хамгийн дунд яг дунд нь байгаа. Одоо тэр компани ханшийн өсөлт бол 168%. За үүний араас бол technology services харагдаж байна. 124 өсөлт дундаж өсөлт нь. За медиан өсөлт бол 91% өсөлттэй. За ингээд доошогоо бол одоо салбаруудаар ингээд өсөлтүүдийг бас харж болно. За тэгэхээр энэ дотроос ингээд бас анзаарах юм бол 220% өсөлт үзүүлсэн сектор байна. 399% өсөлт үзүүлсэн сектор байна. Тэ? За тэгээд бас бага хэмжээний ч өсөлт үзүүлсэн секторууд байна. Тэгэхээр бид бол одоо хамгийн олон IPO хийгдэж байгаа. Дээрээс нь хамгийн одоо өндөр тэр олон одоо IPO хийгдэж байгаа. Дээрээс нь хамгийн одоо
сайн өсөлт өгөөж өгж байгаа. Тэр салбарууд дээр бол төвлөрж ярилцж байгаа шүү гэдгийг бол энд бас онцолж хэлье. Тэгэхээр эхний одоо 4 сектор бол одоо хамгийн олон IPO хийгдсэн. Тус бүр одоо 18 компани тухайн салбараас тус бүр 18 компани IPO хийгдсэн салбар байгаа. За ингээд consumer durables буюу одоо урт хугацаат эдлэгээтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани одоо хувьцааны дундаж өсөлт бол жишээ нь бас 118% байх жишээтэй ингээ харагдаж байна. За медиан нь бол одоо 52% байна. За тэгэхээр ер нь бол өнгөрсөн онд Хонконгийн бирж дээр IPO хийсэн компаниудын хувьд бол дандаа одоо ихэнх нь бол өсөлттэйсэн. 80% нь 80 орчим хувь нь бол ханшин өссөн. За 20% нь бол ханшин бол унсан. Ийм ерөнхий статистик байна. За тэгэхээр бүгдээрээ дахиад детальчлаад харъя. Тэ? Одоо тэгвэл health technology буюу энэ салбарт түрүүн би 18 компани IPO хийсэн байна гэж ярьсан. Тэгэхээр энэ 18 компани хувьцааны одоо ханшийг детальчилж бүгдээрээ харцгаая. Тэгэхээр энэ 18 компани дотор бол ямар секторын компаниуд байгаа вэ гэхээр биотехнологийн компаниуд, за эмийн үйлдвэрүүд багтсан байгаа. За technology services буюу багцлсан програм хангамж гэдэг юм л да. За энэ бол програм хангамж хийгээд зах зээлд нийлүүл зардаг компаниуд буюу хоёр дахь сектор нь бол энэ багцлсан одоо програм хангамжийг үйлчлэл үзүүлдэг компани. Жишээлбэл энэ дотор одоо Microsoft орчиж байгаа. Тэгэхээр Microsoft-ийн одоо бүгдээрээ Office програм хангамжийг мэднэ тэ. Тэгэхээр одоо ийм компаниг бол энэ багцлсан програм хангамж нийлүүлдэг компани гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр ийм компаниуд бол бас Хонконгийн хөрөнгийн зах зээл дээр хоёрдугаарт хамгийн олон IPO хийгдсэн нэрээ хоёрдугаарт бичигдэж байгаа юм байна гэдгийг бас хэлье. За тэгэхээр дараагийн слайданд бол бүгдээрээ хамгийн ихний секторыг онцолж авч харъя. Буюу биотехнологийн компаниуд сектор дотор 18 компани бол өнгөрсөн жил IPO хийсэн гэж ярьсан. Тэгэхээр энэ 18 компани нэрс бол энд одоо харагдаж байна. За тэгээд IPO үн харагдаж байна. 2025 оны 12 сарын 31-ний ханш нь харагдаж байна. За ингээд 2025 оны өгөөж нь харагдаж байна. За тэгэхээр энэ 18 компаниас өнгөрсөн жилийн хувьд за нийтдээ 13 компанийх нь ханш бол өссөн байна. Ногооноор харагдаж байна. За 5 компани хувьцааны ханш бол унсан байна. Улаанаар харагдаж байна. За ингээд 2025 оны өгөөж өрн ихээс нь баг руу ингээд эренблэд харуулж байгаа. За хамгийн ихний компани бол Novabeacon гэж компани байна те. Novabeacon AI Technology гэдэг компани хувьцаа нь бол 2025 онд IPO ханшаасаа 367% өсөж байна. За ингээд доош нь гүйлгээд ингээ харах юм бол хамгийн сүүлд нь MetaLight компани хувьцааны ханш харагдаж байна. 25 онд хувьцааных нь ханш нь IPO ханшаас 73% унсан байна. За тэгэхээр эндээс юу гэж харагдаж байгаа гэхээр бид нар ямар статистик харж болж ийм гэхээр нийт 72% нь бол 25 онд өссөн юм байна. За 28% нь бол 2025 онд ханш нь унсан юм байна. За хэрвээ та энэ компаниудын IPO дээр яг тогтмол нэг дүнгээр бүх IPO-д нь орсон бол таны дундаж өгөөж бол 66% гарах байж гэж. За тэгэхээр энэ бол нэлээд те өндөр ашиг харагдаж байгаа. Тэгэхээр та энэ секторын компаниуд трендэрээ хандлагаараа ингээд ирээдүйд өсөлт үзүүлнэ, сайн байж чадна гэж энэ секторт энэ салбарт итгэж байгаа бол тэр салбарын бүх компаниудын IPO-д яг нэг ижил мөнгөн дүнгээр орсон гэж бодъё. За ингээд бүгдэн рүү нь орсон гэсэн үг те энэ 18 компани руу. Тэгэхээр 13-аас нь ашигтай гарах нь байна. 15-аас нь бол алдаг хүлээх нь байна. За ингээд бүгдийн дундчлаад харахад бол 66% гарч байна. За тэгэхээр мэдээч хэрэг өнгөрснийг дүгнэх бол амархан статистик
тоо баримтыг гаргаж ирээд ярих бол амархан. Ирээдүйд бүгдээрээ яаж оролцох ёстой юм бэ? Ирээдүйд яаж энэ зах зээл дээр зөв оролцож ашиг орлого хүртэх юм шанс боломж бол монголчуудын хувьд байна вэ гэдэг асуулт бол хамгийн чухал байна. Тэгэхээр 2026 оны хувьд бол энэ хандлага бол цаашаа үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байгаа. За мэдээж хэрэг маш олон сонголт байгаа учраас мэрэгжлийн одоо шинжээчдийн судалгаа шинжилгээ дүгнэлтүүдэд үндэслэж хагаад мэдээлэл авч хагаад орох нь бол хамгийн чухал байна. За тийм учраас та бүгд маань за энэ хоёр утасны дугаараар манай брокеруудтай холбогдож болно, мэдээлэл авч болно. За мөн энэ QR-ыг уншуулад бүртгүүлж болно. Бид тантай бол эргэж холбогдно. За ингээд бас энэ QR-ыг уншуулснаар та бүгд манай компани 1 сарын 30-ны өдөр Улаанбаатар галерей дээр зохион байгуулагдах гадаад дотоод зах зээлийг хамарсан нээлттэй арга хэмжээнд оролцох бас эрхтэй болох юм шүү. Тэгэхээр үзэгч та бүгдийг энэхүү арга хэмжээнд бас давхар өрж байна. Энэхүү арга хэмжээндэр бол бид энэ Хонконгийн IPO-с гадна төрөмчийн хувьчлалын талаар за мөн энэ жил ямар сектор дэлхийд бүүм хийж тесрэлт үзүүлэх вэ? Тэр секторын ямар хувьцаануудад хөрөнгө оруулах вэ гэдэг бас анализыг давхар хүргэх болно. За ингээд та бүгд маань шинэ он эхэлж байна. Шинэ төлөвлөгөө гаргаж байгаа бах. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхийг хүсэж байгаа бах. Тэгэхээр хамгийн эхний шинэ оны бүрэн зураглал хийж байгаа гадаад дотоод зах зээлийг хамарсан бидний зохион байгуулах арга хэмжээнд хүрэлцэн эрхийг та бүгдэд өрч байна. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсгээр зочинтой 2026 онд Хонконгийн IPO зах зээл хэрхэн эхэлсэн байгаа талаар апдейт мэдээллийг хамгийн сүүлийн үеийн мэдээлэл статистикийг хүргэх болно. За цаашдаа энэхүү IPO зах зээлд оролцвол ямар өгөөж ямар эрсдэл байж болох талаар шинжээчтэй ярилцах болно. Баярлалаа. За үзэгчдээ сайн байцгаана уу? Нэвтрүүлэг маань зочны хэсгээр үргэлжилж байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Тамбогт Капитал үндэсний компани гадаад арилжааны шинжээч бэлэг сайхан хүрэлцэрсэн байна. За өдөр мэнд. За тэгэхээр нөхцөл байдлын анализ дээр бол одоо 25 онд Хонконг IPO ямар тесрэлттэй байсан бэ гэдгийг бол бас статистик тоо баримтаар хэлж тайлбарлаж одоо хэлсэн байгаа. Тэгэхээр 26 он маань одоо гараад бараг 1 сар болох гэж байна. Тэгэхээр энэ одоо хэдхэн хоногтой бас нэг 22 хоногийн хугацаанд чиглэлээ гадаад том зах зээл дээр бол маш олон үйл явдал болж өрнөдөг штэ. Тэгэхээр яг IPO дээр 26 онд Хонконгийн зах дээр ер нь ямар нөхцөл байдалтай байна. За 2026 онд Хонконгийн хөрөнгийн зах зээл IPO маш тесрэлттэй эхэлж байна. Яг 2025 онтой ижилхэн хэмжээнд үүнээс илүү давсан дүнгээр тесрэлттэй эхэлж байна. За зөвхөн одоо он гараад 2-3-7 хоног боллоо. Одоогийн байдлаар 12 компани IPO хийсэн байна. За 12 компани IPO хийж нийт 4.2 тэрбум Америк долларыг татан төлрүүлээд. Энэ болохоор өнгөрсөн оны тесрэлттэй өсөлтийн эхний сараас илүү өндөр үзүүлэлтийг зөвхөн эхний 20 хоногт үзүүлээд байгаа. Сар дуусаг байхад үзүүлээд байна. За тэгэхээр 12 компани дотор сектороор нь ангилаад харвал бас ямар хөө? За нийт 4.2 тэрбум татан төлрүүлсэн байгаа. Энэний 70% технологийн компани, за AI, за тэгээд чип үйлдвэрлэгч компаниудын IPO босголтоор татан төлрүүлсэн байна. Бас нэг одоо сүүлийн үед нэг ийм хандлагаас гараад байгаа шүү дээ. Америк бол мэдээж AI технологи чипийн чиглэлд бол асар амжилттай тэргүүлж явж байгаа. Гэтэл хятад бол улам бүр одоо ингээд тэр хоорондох цай ингээд ойртоод байгаа гэдэг шүү дээ. Америк дэшигээ явуулгаа. Гэтэл хятад болохоор улам бүр хурдтай ингээд араас нь гэж нөхөж ирээд байгаа гэдэг тийм. Тэгэхээр яг энэ эффект нь бас энэ хөрөнгөний зах зээл дээр гараад байгаа шиг байна л да. Саяны одоо статистикаас харахад тийм. Тэгэхээр хятадын хувьд яг өөрийн шинжээчийн зүгээс хятадын одоо AI хөгжил, чипний хөгжилийн хувьд юу нэг өөрийн байр суурийг хэлж. За Америкийн хувьд болохоор ойлгомжтой AI тэргүүлж байгаа. За үүний ардаас бол хятадын AI технологийн компаниуд маш эрчтэйгээр ардаас нь явж байна. За Америкийн хувьд гол зүйл нь болохоор энэ AI компаниудын үнэлгээ нь маш өндөр байгаа. За хэтэрхэн өндөр байгаа улмаас тэр хөрөнгө оруулагчдын эрсдэл болгоомжл бий болж энэхүү мөнгө урсгал за
Хонконг, за тэгээ Хятад руу чиглэж байна. Хятад руу чиглэхдээ ихэвчлэн Хятадын AI, за чипний компаниуд руу чиглэж энэ IPO-ийг 25 он, за 26 оны эхлэлийг бүр тесрэлтэй өсөлттэй болгож өгч байна. За тэгээд өөр нэг гол юу нь болохоор Хятадтай болон Хонконгийн зах зээл дээр гарч байгаа IPO компаниудын үнэлгээ нь Америкийн зах зээл дээр байгаа технологийн томоохон болцсон компаниудад харьцуулахад маш багаар үнэлэгдээд байгаа нь хөрөнгө оруулагчдад боломж олгож байна. Хятадын компаниудын хувьд одоо өнгөрсөн жил Хятадын коммунист намын хурлаас бас нэг зарласан шүү дээ. Нөгөө бид одоо цаашдаа 5 жилийн хугацаанд бол AI тэгээд чипний чиглэлд бол улам бүр ахиц гаргана. Хамгийн хямдхан өртгөөр ийм чип өндөр технологи чипүүдийг үйлдвэрлэдэг болно энүүгээрээ тэргүүлнэ гэдэг. Америк болохоор зөв миний харж байгаагаар аюул тийм мөнгө маш их зарж хийдэг юм шиг. Аюул тийм үргэлжлэн юм шиг санагдаад идэг л та бас. Тэгэхээр Хятад ер нь зардлын давуу тал үүсч болохоор байна. Яг үнэхээр технологи нь бол мэдээж технологийн хөгжил бол тусдаа асуудал. Тэгэхээр тэрийг хөгжүүлэхдээ Америкаас хамаагүй хямдхан зардлаар хийгээд авах юм боломж яг бодит амьдрал байна. Хэрвээ тийм байх юм бол одоо яг Америкийн өндөр үнэлгээтэй хувьцаанууд чинь нэлийн эвгүй байдалд орно гэсэн үг шүү дээ. Тий, мэдээж товчхон хариулт өгвөл 100% боломжтой. За энэ нь болохоор өнгөрсөн оны нөгөө DeepSeek анх танилцуулагдаж маш юм хямд өртгөөр энэ AI юм хөгжүүлж болж ийн гэдгийг олон улсын зах зээл дээр танилцуулж Америк хөрөнгөний зах зээлийн уналд болсон. Яг үүнтэй ижилхэн чип за AI хөгжүүлэлтээр Хятад Америкийг харьцуулаад маш энэ зардлаар өндөр бүтээмжтэй ажиллаад байгаа. Үүнийгэж олон улсын зах зээл дээр болон хөрөнгө оруулагчид харуулж байгаа тийм боломж. Окей. За тэгэхээр он бол нэлийн баг одоо өнгөрсөн оны мууясээ баг 30 ойролцоогоор 30%, 20-30% илүү мөнгө босголт аль хэзээний одоо гарсан явж байна тийм. Тэгэхээр энэ компаниудын маань өсөлт ер нь ямар байна? Одоо өнгөрсөн оны статистикаас ингээд харахад за яг тэр health technology буюу биотехнологи компаниудыг харахад бол 18 компани IPO хийсэн. 13 нь ханш нь бол 25 онд өсөд 5 нь бол бас унтсан. 5 дотор хамгийн их унсан 73% унсан байлаа. Тэгэхээр энэ харьцаа одоогийн байдлаар 26 оны энэ 12 компани дээр ямар хөө байдалтай. За 26 онд 12 компани хийгээд байгаа. За хэвчлэн технологийн компаниуд IPO хийсэн байна. За энэ 12 компаниас зөвхөн нэг компани л уналттай, бусад бүх компаниуд нь өсөлттэй байгаа. Одоогийн байдлаар. Тийм, одоогийн байдлаар. За тэгээд энэ 12 компани болохоор дундаж өсөлт анх зах зээл дээр гарч арилжаалагдсан эхний өдрийн дундаж өсөлт нь 33 орчим хувийн өсөлттэй байгаа бол за анх IPO-д оролцоод тэгээд өнөөдрийг хүртэл нийт өсөлт нь ойролцоогоор 43 орчим байгаа. Тэгэхээр зөвхөн IPO-д оролцоод таны хөрөнгө өсөлт хүртгээс гадна за бас хоёр дахь зах зээл дээр оролцсон бол бас дахиад өсөлт хүртэх боломж хөрөнгө оруулагчдын зүгээс байна гэж ажиглагдаж байна. Маш сонирхолтой сонсогч л да. Юу гэхээр манад бол IPO гараад ундаг зүг тогтолтой шүү дээ. Гэтэл эсвэргээрээ одоо чинь дөнгөж он гараад 22 он жоохот 12 IPO гэж 2 хоногт нэг IPO болж байгаа жишээтэй тийм. Тэгэхээр энэ чинь ингээд амар итгэвтэй бүр хот юм зах зээл байгаа юм л та. Тэгэхээр тэгээд дээрэс нь нөгөө хувьцаанууд нь дунджаар 40% өссөн тийм. Тэгэхээр энэ чинь ингээд юу гэдэг бүгдэнд нь гэс ижил дүнгээр ороод ингээд авцсан бол баг одоо нэг юу 20% ашигтай байх гэж тийм. Нэг сар хүрэх хугацаанд. За тэгэхээр 20% өсөлт гэдэг бол бид нар бол одоо монголчуудтай ингээд бүтэн жил хүлээж иж 20% одоо бондын хүү авдаг те байгаа. Тэ ингээ харьцуулахад чинь яг мэдээж ханш бас унах эрсдэл бас байгаа шүү дээ. Тэгэхээр яг эрсдэл талаасаа бас юу гэж харж байна. Одоо дандаа ингээ гоё ашигтай талын ярихаас гадна эрсдэл ашигч бол зоосны хоёр тал шүү дээ. Тэгэхээр яг ямар одоо ханш өсөхгүй байх эрсдэл бас юу байна вэ? Ер нь энэ IPO-уд ингээд ханш өсөхгүй байгаа IPO-удын нийтлэг нэг юм зүй тогтол байна. Нийтлэг зүй тогтол гэвэл яг хөө технологийн компаниудын IPO бол харьцангуй боломжтой бүгдээрээ өсөлттэй байна. За өсөлтгүй салбар юу гэвэл харьцангуй цөөхөн. За жишээлбэл 2026 он гараад 12 компани IPO хийсэн байна гэсэн 11 өсөлттэй нэг нь уналттай. Нэг уналттай компани болохоор Шинжийн Шанхай хөрөнгөний биржид бүртгэлтэй. За тэгээд Хонконгд давхар бүртгэлтэй шинээр IPO хийсэн ийм компани байна. За энэ компани болохоор дэд бүтц логистик тээврийн компани. За тэгээд тухайн тээврийн компани болохоор за харьцангуй хөрөнгө оруулагчдын
сонирхол ийшээ баг чиглэсэн тиймэрхүү хандлагаар унах юу зүтгэл ерөнхийдөө сектор нөгөө бас харьцангуй уламжлалт сектор байгаа тийм уламжлалт нэг юм бүүм хийх боломж хэцүү. Тэгээд өсөлтөнд тогтмол ч юм уу тийм орлого тогтмол тийм зах зээл болохоор ерөнхийдөө яг огцон өсөлттэй явахгүй зөнгөө доктортой бага зэргийн уналттай байна. Тэгэхээр ер нь тренд бол яг энэ AI чиглэл рүү яваад байна. Тийм тренд ерөнхийдөө AI, биотехнологи. За тэгээд сүүлд нэмэгдэж орж ирж байгаа салбар үйл сэргээгдэх хэрэгцээ мөчрөө харьцангуй сонирхолтой орж ирж байна. За яг ойрын хугацаанд одоо жишээ нь энэ сардаа ч юм уу цагаан сараас өмнө ч юм уу те одоо үзэгчд үзэж байгаа хүмүүсийн хувьд одоо жишээ нь за нэг IPO-д орчих доо гэсэн бодол төрж иж болно шүү дээ. Тэгвэл яг ойрын хугацаанд сонирхолтой IPO юу вэ? За одоогийн байдлаар он гараад 12 компани IPO хийсэн байгаа. Цаашид энэ 26 онд бол ерөнхийн нэг 300 гад компани IPO хийж 40 гаруй тэрбум Америк доллар босгох гэсэн төлөв хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь болохоор өнгөрсөн оныхоо давсан гүйцэтгэл гэсэн үг юм. За тэгээд яг одоогийн байдлаар яг ийм компани IPO хийнэ гэсэн тодорхой болоогүй байна. За тэгээд ийм бүүм буюу хамгийн тесрэлттэй байх юу гэвэл за humanoid robot буюу хүнд үрс роботын салбарын хэд хэдэн компани IPO хийж магадгүй гэсэн төлөвтэй. Энэ нь болохоор 2026 оны IPO-ийн хамгийн хот тесрэлттэй салбар байх боломжтой. Ер нь зүгээр одоо нөгөө чинь процесс амар хурдан яваад байна шүү дээ. 2 хоногт л нэг ингээл яваал тасралтгүй бол унтах завгүй те. Тэгэхээр энэ дээр одоо ер нь яг ингээд за нэг IPO хийгдэхэр боллоо гэдэг мэдээлэл одоо гараад бид нар тэр одоо зах зээл тэр мэдээлэл ингээд авлаа гэхэд ер нь хэд хоногийн дотор мөнгөө байршуулаад захиалга өгсөн байх хэрэгтэй. За IPO зарлаа мөнгө татан төвлөрөх боллоо гэд 2-3 хоногийн дотор захиалга аваад ерөнхийн хамгийн урт хугацаатай 4 хоног гэдэг. За 4 хоног захиалга аваад за тэгээд 4 хоногт захиалга аваад тухайн мөнгө дуусчихж байгаа хугацаа IPO-г хаачиж байгаа. За тэгээд маргааш өдөр нь хансан тодорхой болоод за нөгөөдөр нь хуваарлалтаа хийгээд за тэрний маргааш өдөр арилцаа эхлээл ингээл маш богинохон хугацаанд ойролцоогоор нэг 7 хоног дотор ч юм уу тий IPO захиалга авлаа тэгээд арилцаа хаалаа хуваарлаа нээлээ гэдэг маш хурдан хугацаанд явж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь монголчууд одоо хөрөнгө оруулагчдын хувьд IPO-д орё гэвэл мэдээлэлтэй айгүй ойрхон байх хэрэгтэй байна шүү дээ. За Тамбогдын зүгээс бол одоо за ийм IPO болохоор боллоо оролцох хүмүүс гэл мэдээлэл өгөнгөтл 3 хоногийн дотор мөнгөө игээл захиалга өгөхгүй бол за 3 ч баг биш юм байна. 2 хоногийн дотор мөнгөө игээл захиалга өгөхгүй бол IPO-д оролцох хэрэгтэй боломжтой. За тэгэхээр бас нэг зүйлийг асуухад одоо жишээ нь яг за IPO-д ингээд орё захиалга өгье гэдэг шийдлээ гэж бодъё те. За мэдээж технологи нөгөө салбараар харах юм бол нөгөө технологийн компаниуд нь илүү сонирхолтой. Ашиг олох магадлал илүү өндөр биш үү? Энэ тохиолдолд яг одоо Тамбогд капиталийн хувьд эн чинь гадаад арилжаанд зуучилж орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэр дид бүтц одоо гадны талын брокерийн компани бэлэнтэй байна уу? Гүйлгээ мөнгө одоо энэ чинь гадаад гуйлах юм шүү дээ. Тэр гадаад гуйлга энэ төр хийхэд ямар нэгэн асуудал байна уу? Бэлтгэл ажил яг ямар түвшинд байгаа дид бүтцтэй. За Тамбогд капитал уцаасны зүгээс энэ бэлтгэл ажил дид бүтцийг 2023 оноос бэлдэж эхэлсэн. Бид нэр болохоор Хонконг, Шанхай хамгийн том брокерийн фирмтэй хамтарч ажиллаж байна 23 оноос хойш. За ингээд 20 он гарснаас хойш бид нэр өөрсдийн зүгээс энэхүү IPO-нд оролцож, туршиж үзээд туршаад явж байна. Тэгээд 2 сараас эхлээ манай харилцагчид IPO-д оролцоод нээлттэй болж байгаа юм. За тэгэхээр бас IPO дээр нэг өөрсдийнхөө мөнгөөр өөрсдөө захиалга өгч үзсэн тий. За харамсалтай нь бол худалдаж авч чадаагүй. Бас нэг юм кейс гарсан шүү дээ. Тэгэхээр яг энэ IPO-д оролцоод ер нь энэ хувьцааг ингээд худалдаж авах шанс одоо магадлал ер нь хэр үед юм бэ гэдэг дээр одоо айгүй чухал асуулт байгаа юм л та. Тэгэхээр үзэгчд маань бол за мэдээлэл авлаа 1-2 хоног дотор шийдээд мөнгөө хийлээ. Бид нар захиалга өглөө, бид нар цаашаа захиалга өглөө. Гэтэл нөгөө эрэлт амар өндөр байдаг. Нийлүүлж байгаа хувь хэмжээ айгүй бага. Явуу subscribe буюу даваад хэдэн 100 дахин давцсан захиалга ирээддэг тийм. Тэгээ биелэлд айгүй бага болчихдог шүү дээ. Тэгээд зарим тохиолдолд авч чадахгүй юм байл л дээ. Бага мөнгө орох юм. Тэгэхээр ер нь одоо ингээд
авч чадах ер нь шанс ер нь хэр байна вэ гэж харж байна. Мэдээж 2025 онд бол харьцангуй өсөлттэй ийм зах зээл байлаа. Тийшээ өсөлттэй байх тусам хөрөнгө оруулалт систем мөнгө урсгал илүү чиглэж байгаа. Тийм болохоор 2026 оноос эхлээд IPO-ийн захиалганд орох боломж бүр багасж байна. За тухайн компани IPO зарлалаа гэж бодоход тодорхой хэмжээний зөвхөн нэг 10 орчим хувийг л ритейл инвестор буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчид санал болгодог. За тэр жижиглэнгийн хөрөнгө оруулагчид санал болгож байгаа 10 орчим хувь дээрээ захиалгын дүн маш ихээр орж ирдэг. За жишээлбэл өнгөрсөн онд хэдэн мянган дахин илүү захиалга орж ирж байгаа. Тийм болохоор яг бага үнийн дүнгээр тухайн IPO-д оролцоод авъя гэвэл танд хувь орлогдох одоо хувьцааны оногдохгүй байх магадлал маш өндөр гэсэн үг юм. Тэгэхээр тухайн компани хичнээн тэрбумын одоо долларын хөрөнгө босгож байна. Тэрэн дээр хичнээн хэмжээний захиалга ирж байна. За тэгээд тэнцэнс хэдэн хувь нь хуваарлагдж байна. За тэр дотроо бас дахиад те хин яг авж ийн гэдэг ингээд нэлээд нарийн юмуд бас байгаад идэм лээ. Тэгэхээр бид нар сүүлийн одоо яг орсон IPO дээр ямар IPO байлаа. Тэгээд тэрэн дээр жишээлбэл захиалгын хувьд хэр их захиалга ирсэн байсан бэ? За хамгийн сүүлд гэвэл Longcheer гэдэг хятадын технологийн компани IPO-д манай зүгээс оролцсон. За бид нар өөрсдийн зүгээс тодорхой хэмжээнд мөнгөний төв байршуулад за захиалга өгөөд оролцсон. Гэвч бид нар захиалга аваагүй байна. Бид нар төвөрлөгдөг байна гэсэн үг. Яагаад гэвэл тухайн одоо жишээлбэл 2000 гаруй илүү захиалга үнийн дүнг давсан захиалга орж ирээд тэгээд бидний хөрөнгө оруулсан дүнд бол тодорхой байрлалд оногдоог байна гэсэн. Яг одоо бидний өгсөн захиалгын дүнгээр ижил хэмжээний захиалга өгсөн нэг 2600 орчим захиалганаас 260 гаруй биелсэн байсан тийм. Тэгэхээр нэг 10 дахин их захиалга бол ирсэн. За тэгээд төвшин бүр дээр 10 дахин гингүүт бүр одоо яг биелэлт 0.2% лээс шүү дээ. Тэгэхээр 0.2 гэхээр тэгээд оролцох боломж ерөнхийдөө нэлээд бага байна. Бага үнийн дүнгээр бол тэгэхээр их мөнгө л байршуулж ижил авна гэсэн логик болоод байна тий. Байршуулж амжилттай оролцсон. За тэгээд оролцохдоо тодорхой бага хэмжээнд л оногдох байх. Гэхдээ өсөлт нь бол таны гомдохоргүй их байх боломжтой харагдаж байна. За тэгвэл бас дараагийн нэг хөлөр байна л да. За IPO дээр захиалгууд хангалттай авч чадсангүй гэж бодъё те. За тэгвэл одоо хоёр дахь зах зээл нэгтгэхэд нь бас нэг аваад тэгээд одоо тодорхой хугацаанд те яг тэр зах зээлийн эрэлт өндөр байх тэр нэг тодорхой магадгүй нэг сарын дотор ч юм уу барьж байгаа зарах бас нэг тийм хөлбөр бол бас байж болно шүү дээ. Тийм хөлбөр мэдээж хөрөнгө оруулагчдын зүгээс байж болно. Байж болно. Тэгэхээр энэ дээр одоо яг статистик тоо шинжилгээнд дээр та одоо хэр зэрэг сууж тодорхой зүй тогтлоод олж гаргажсэн байна уу эсвэл судалгаа хийгээд бас явж байна. Яг энэ дээр бол манайх тодорхой одоогоор судалгаагаа хийгээд явж байна. 2025 оны 114 компани IPO хийсэн. Тэрний тодорхой дата өгөгдөл дээр бид нэр ажиллаад одоохондоо явж байна. За тэгээд 2 сараас эхлээд бид нэр харилцагчнаар IPO-д оролцох боломж нэгдээд бүрэн болчих үед бид нэр тухайн мэдээлэлээ задлаад за ерөнхийдөө та IPO-д оролцож чадаагүй байлаа. Хоёр дахь зах зээлээр ингэж оролцоод за хэд хоног бариад ийм технологийн салбарын компани бол хэд хоног бариад за өөр дид үт технологийн компани бол хэд хоног бариад гэдэг ийм тоон статистик мэдээлэл гаргах бүрэн боломжтой. Ийм хугацаанд бариад нэг ийм их ашиг олох боломж байна тийм үү? Шууд үсээ өвчлөлтэй. Эсвэл унчвал одоо ингэж нэмж аваад дундчаа багасгаад өсгийг хүлээнч гэх юм уу те. Иймэрхүү тодорхой хувилбарууд гарах уу? Тийм тодорхой хувилбарууд мэдээж гарна. За жишээлбэл тухайн за нэг дор бүх их мөнгөөр авахгүй те тодорхой хуваарлт хийгээд за би энэ компани IPO-д орж чадсангүй за хоёр дахь зах зээл дээрээс мөнгө авна гэж хуваарлаа мөнгөө хуваарлт хийгээд за нэг дор бүх мөнгөө ихгүй 3 4 удаа ч юм уу те тодорхой хувь хэмжээнд хийгээд за тэгээ ханшаа дундчлаад за тэгээд IPO тодорхой хэд хоногийн дараа өсөлттэй байвал зараад гарах боломж бүрэн харагдаж байна. Сая IPO дээр ороод авч чадаагүй. За хоёр дахь тэр компани маань хоёр дахь арилжаа эхэлсэн. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн туршилтын үйл ажиллагаа яг саяныхаа ярьсныг ингээд өөрсдийнхөө мөнгөөр эхлээд туршиж үзэж харилцагчтай санал болгох нь илүү найдвартай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн туршилт
юу туршилтын үйл ажиллагаа юу ямар шатнд явж байна? Эхний ээлжинд болохоор IPO-д орж чадсангүй. За тэгээд бид нөр өөрсдийн туршилтаа эхэлсэн явж байгаа. За өчигдөр дебют буюу эхний өдрийн харилцаа хийгдээд 10 гаруй өсөлттэй байлаа. За бид нэр эхний өдрийн харилцаанд оролцсон. Буюу 2 дахь зах зээлээс авсан гэсэн үг юм. За тэгээд одоо бид нарын төлөвлөгөө бол за өсөхийг хүлээж ийн мэдээж ойлгомжтой. За унвал 1 2 3 удаагийн нэмэлт худалдаа авах хийхээр ийм төлөвлөгөө гаргачаад явж байна. Хэрвээ унвал нэмж аваад явна. Тэгээд одоо өссөн үед нь зарна гэдэг энэ тооцоотой. За хэрвээ өссөн явчвал тэгээд хараа суух уу? Тий. Нэмж авах юм уу? Өсөд явчвал нэг юм юу болсон хааштай өсчихөж байгаа юм чинь араас нь хөдөлтөдөх шаардлагагүй. Дараагийн IPO байж байгаа. Дараагийн IPO 7 оноо 2 3 оноо байж. За заавал тэрний араас ороод шуураад ах шаардлагагүй. IPO байж. Тийм болохоор автобусанд амжсангүй те яваад өглөө дараагийн автобус ирнэ штэ л гэж байна те. Ойлгомжтой. За тэгэхээр энэ хөрөнгөний зах ингээ гоё хөгжсөн оронд бол сонголт их сайтай байна л те. Монголд бол одоо өнгөрсөн жил бол IPO болсонгүй штэ. Тэ. За хамгийн гоё жил нь гэхэд 2 IPO 3 IPO болж ирсэн үгүй хамгийн ихтэй те. За яг тэр банкуд нэг IPO гээд хуулийн дагуу ингээд шахаад хийцэн болохоор тэр нэг жил гоё байсан. Тэгээд IPO бол ерөөсөн Монголд унтчихлаа л та. Тэгэхээр яг ийм үед бол бид нар энэ Хонконгийн одоо зах зээлийн IPO дээр оролцоод анхдагч дээр нь ороод за анхдагчаас авч чадахгүй хоёр дахь дээрээ ороод за ингээд явхад бол бас бүрэн боломж байна гэдгийг л одоо энд судалгаа шинжилгээний үндсэлтэйгээр л одоо тайлбарлаад байгаа. Тэгэхээр 26 он бол ер нь энэ өндөр одоо ийм гоё энэ одоо хайп те одоо энэ хандлага ингээд хадгалаад цаашаага ер нь ийм ашигтай байж чадах уу ямар байх бол гэсэн. За 26 оны маркет төлөв бол 2025 оноод авсан өндөр гүйцэтгэлээ болно гэж ерөнхийдөө шинжээж тамаглаад байгаа. За жишээлбэл тодорхой тоо хэмжээ дөрвдвэл 300 гаруй компани IPO хийх магадaltaй. За энэ өнгөөрөө тэгээд 40 гаруй тэрбум Америк доллар татан нөлрүүлж өмнөх оны гүйцэтгэлээ илүү давах байхаа гэсэн юм төлөв ажиглагдчихэ. Өнгөрсөн жил бол 114 компани байсан шүү дээ. Тэгээ 300 гэдэг маань бол ингэж амар итгэвч нь л гэж үзээд байна уу? Тийм. За ингэж амар итгэвчийн шалтгаан нь ер нь бас юу гэж харж байна? Ерөнхий шалтгаан гэвэл за хөрөнгө оруулагчид мэдээж бүх юугаа эрсдээ тараан барьцуулахын тулд өөр зах зээл рүү мөнгө урсгал орж ийн. За тэгээд AI-тай холбоотой их хэмжээний мөнгө ийшээ орж ирж ийн. За тэрнээс гадна Хонконгийн хөрөнгөний зах зээл дээр IPO их зохицуулт өнгөрсөн оноос эхлээд ерөнхий уян хатан боллоо. За энэхүү уян хатан бодлого нь болохоор технологийн компаниудыг илүү дэмжсэн. За технологи AI эрүүл мэндийн салбарын технологийн компаниудыг дэмжсэн бодлого ажиглагдсан улмаас ерөнхий IPO энд итгэх өндөр байлаа. Зүг. За тэгэхээр яг одоо деталь процессын бас асуулт асуумаар байна. За харилцагчид IPO-д орё гэвэл яг одоо яах ёстой? За харилцагч манайх мэдээллийн их сурвалжуудад дамжуулаад за ийм IPO болох чинь гэд мэдээллүүд тавигдаад явна. За тэгээд тухайн харилцагч манай брокеруудтай холбогдоод за энэ IPO-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад за тэгээд захиалга өгөөд мөнгөө байршуулад тэгээд тухайн IPO шууд орчих. Захиалга өгнөх яаж өгөх гэсэн үг? Очиж сурах юм уу? Цаар өгч болох юм уу? Заавал очиж онлайнаар шууд апаар хийх байхгүй. Онлайнаар тухайн брокертойгоо холбогдоод тэгээд захиалга холбогдоод тийм утсаар холбогдоод захиалга онлайнаар өгч болох юм болно. Заавал одоо ирэхийг шаардахгүй. Тийм заавал өөрийн биеэр ирж гарын үсгийг зурж бичгээр юмтэй шаардахгүй. Тухайн үедээ тийм тухайн үедээ. Тэгээд хугацааны дараа бол бас үнийн дүнгээс хамаарат. Тийм үнийн дүнгээс хамаарат. Өндөр үнийн дүнгээр орж гарын үсэг шаарддаг. Тийм гарын үсэг бичгээр юм шаардлагатай. Шаардсан тийм. За тэгээд данс нэг хэстэй байж байгаа шүү дээ. Тийм мэдээж IPO-д оролцохын тулд манай харилцагч байх шаардлагатай. Харилцагч байхын тулд манайхтай брокер зуучлалынхаа гэрээг байгуулад манай харилцагч болно гэсэн. Гэрээ байгуулна гэхээр дахиад ирж гарын үсэг зурах гэдэг нь. Тий. Ерөнхийдөө гэрээ байгуулахын тулд заавал харилцагч нэг удаа өөрийн биеэрээ ирнэ. За ерөнхийдөө түүнээс хойш үл ерөнхийдөө ганц удаа ирсэн байхад бусад юм онлайнаар явах боломжтой. Окей. За тэгэхээр апар бас данс одоо нийтгэж шүү дээ. Бусад компаниуд ч гэсэн. Тэгэхээр апар буюу одоо заавал бас ирж гарын үсэг зурахгүйгээр нэг удаа ч ирэхгүйгээр тий. Тэгээд апар данс нэх боломж байгаа юу? Яг 100% апар данс нэх
боломжгүй. Заавал өөрийн биеэрээ ирж нэг удаа заавал ганц л удаа ирсэн байхад та тэгээд цаашдаа ирээд байх шаардлагагүй. Тийм болж байна. За тэгэхээр нэг удаа ирээд гэрэн дээр гарч суулаа дансаа нөх нь байна. Захиалга бол брокертой холбоотой туцаар өгөөд явчих болж байна тийм ээ. За мөнгө эн чинь байршуулах хэрэгтэй тэгэхээр банкар мөнгө байршуулад явах. Тийм. Тухайн харилцагч өөрийнхөө мөнгө ямар банкнд байршиж байна. Тухайн манай номинал данс руу харилцах $10 данс байгаа мэдээж тухайн данс руу мөнгөө байршуулад за тэгээд юм тухайн IPO хэдэн ширхэгт орох те тодорхой орох хэмжээнийхэн мөнгийг байршуулад тэгээд бид нар тухайн мөнгийн IPO-д оролцуулах 100% боломжтой байгаа. Дансны хувьд мөнгө хийх дансны хувьд одоо долларын данс байгаа гэж байна. Тэгэхээр нэг зөвхөн нэг банк байна уу хэдэн банк байна те. Одоо харилцагч мөнгө хийж болох банкуудын сонголтууд байна. Заавал нэг банкаар хязгаарлаг байгаа. Манайх одоо системийн топ бүх банкудад өөрсдийн номинал данстай байгаа. Тухайн данс руу харилцагч мөнгөө байршуулад тэгээд IPO шууд оролцох боломжтой. Тэгэхээр мөнгө бол өөрийнх нь данснаас манай одоо хаан банкн дээр мөнгө нь бол хаан банкны манай данс руу хийж болох нь те. Голомт дээр байгаа хийж болох, худалдаа дээр байгаа бол ингээд шууд банк дотроо гүйлгэнүүд ингээд хийгээд тэр чинь бол хурдан явна шүү дээ те. Хурдан явна. За ингээд тэгээ захиалга өглөө. За тэгээд эргээд за IPO дээр орлоо, за өслөө, за хоёр дахь дээр орлоо өслөө. Ашгаа аваад гарахтаа одоо захиалга бас яаж өгөх вэ? За ашгаа аваад гарахтаа мэдээж яг л захиалга өгсөнтэйгээ ижилхэн тухайн брокертойгоо холбогдоод зарах захиалга өгөөд за ашигтай гарчлаа. За тэгээд тухайн мөнгөө яг л өөрийнхөө тухайн харилцажсэн банкныхаа данс руу татаад тэгээд авах боломжтой. Мөнгөө татахтаа бас ямар процесс болох вэ? Мөнгө татахад тухайн брокертойгоо холбогдоод мөнгө хөрөгдлөө өгсөн. Тэгэл таны мөнгө ажлын 1-2 хоногийн дотор шууд орчихно гэсэн үг. За окей. Тэгэхээр нэлээд процессын асуудлуудыг бас ярьлаа. За түрүүн бас нэг дурддагдаад өнгөрсөн 2026 онд энэ humanoid robot энэ салбар бол нэлээд бас энэ технологийн салбар шигэ бас юм тесрэлт хийсэн хувьцаанууд IPO-д хийх бас магадaltaй байна гэдэг. Тэгэхээр яг ер нь энэ humanoid robot-ийн салбар ер нь ерөнхийдөө энэ хятад одоо хэрхэн яаж ингэж сүлийг хөгжиж байна вэ? Яг үнэхээр одоо тийм хүний үнэхээр хийдэг үйлдэлийг оруулж чадхаар тийм роботууд гарч байна уу? За сүлийн дэвшилтэд роботууд бол хүний үйлдэлийг 100% орлох үйц. За тэгээд 24 цаг 7 хоног ямар тасралтгүй ажиллах юм боломжтой роботууд бий болж байна. За жишээлбэл өнгөрсөн оны статистикийг ярил Хятадын тэргүүлэгч компаниуд нийт humanoid робот үйлдвэрлэсэн борлуулалт нийлүүлсэн компани 80 гаруй хувийг эзэлж байна. Дэлхийд гэсэн үг. За тэгээд энэ топ ямар компаниуд байна вэ гэхээр AGI Robotics, Unitree, за UBTech гэдэг энэ гурван топ компани байгаа. Энэ гурван компаниас болохоор UBTech нь болохоор Хонконгийн өрнгийн биржид бүртгэлтэй энэ humanoid роботын тэргүүлэгч компаниудын нэг. Энэхүү компанид манайх ч гэсэн өөрсдөө хөрөнгө оруулсан явж байгаа. За энэхүү компани роботын онцлог давуу тал юу байгаа вэ гэхээр 24/7 тасралтгүй ажиллах боломжтой. Юу их вэ? Хүний хийж чадах ерөнхийдөө ачаа зөөх тэр бүх процессыг хийж чадна. За энэ роботын хувьд болохоор 15 кг хүртэл өргөх чадвартай. За тэгээд ийм 15 кг хүртэл өргөх чадвартайгаас гадна өөрийнхөө батарейг солидог нэг давуу тал болдог. Өөрийнхөө батарейг 3 минутанд солино гэдэг чинь 3 минут өөрөө батарейгаа сольчоод за тэгээд 24/7 тасралтгүй ажиллах боломжтой гэдэг чинь нөгөө тухайн хүний зөвхөн 8 цаг ажиллах биш. Тэр процессыг илүү тийм хөгжүүлэх. Одоо тэгтээ зөвхөн ачаа өргөдөг робот гэсэн үг. Яг тэгэж ачаа өргөдөг гэж ойлгож болохгүй. За тэгээд өөр гэвэл одоо гэр ахын роботууд байна. Тухайн гэрийг цэвэрлэдэг, тоосоор нь соруулдаг тийм. Арай хүүхд гардаг робот байна. Тиймэрхүү юу арай л хөгжөөг. Хүүхд гарна гэдэг чинь нэлээд нарийн амар технологи, амар хөгжсөн байж ижил одоо тэр хүүхдийг эрүүл саруул аюулгүй харах байх л та тийм. За тэгэхээр түрүүн бас хэлээ тэр UBTech гэдэг саяны компани хувьцааг авсан гэдэг. Авснаас хойш ер нь өсвөө хэдэн өсвөө ямархан байдалтай байгаа вэ? За UBTech
компани болохоор манайх хөрөнгө оруулсан. Зөвхөн нэг удаа хөрөнгө оруулаагүй байна. Одоогийн байдлаар 2-3 удаагийн худалдаа авалт хийчихэд байж байна. За одоогийн байдлаар 10 гаруй өсөлттэй зөвхөн манай авснаас хойш аваад дөнгөж 1 сарын хугацаа өнгөрч байна. Энэ сарын хугацаанд нэг 10 гаруй өсөлт үзүүлээд байна. За тэгэхээр энэ салбарын бас IPO-д хийгдвэл салбарын компаниудын IPO хийгдвэл бас нэлээд сонирхолтой. Мэдээж энэ салбарын IPO хийвэл маш сонирхолтой болно. За тэгээд эхнээсээ ч яригдчих ах шиг байна. AGI Robotics. За тэгээд Unitary Robotics гэдэг энэ тэргүүлэх топ 2 компани IPO ерөнхий яригдж эхэлж байна. Гэхдээ яг 26 онд гарч чадах уу гэдэг нь арай батлагддаг байна. За тэгэхээр эцсийн асуултыг асууя. Яг одоо харилцагчд маань те. За би IPO-д орё. За IPO-д ороод авчихдаггүй бол би одоо хоёр төгчдөр орё гэдэг сонголтуудаа хийгээд явхад яг одоо Таванбогд капиталын зүгээс яг судалгаагаа дуусгаад статистик судалгаа шинжилгээний үндслэлтэйгээр те. За та энэ салбарын ийм одоо хувьцаанд ингээд анх төгчдөр нь орч хоёр төгчдөр нь ороод хэрвээ одоо анх төгчдөр нь орж чадахгүй хоёр төгчдөр нь орвол за ингэж ороод за тэд хоног хүлээ. Унуул ингээд өсвөл ингээд тэгээд тэд хоног хүлээгээд нэг ийм ашигтай одоо гарах юм магадлал байна гэдэг энэ судалгааны үр дүн яг хизээ эцэлж дуусгах байна. За энэ судалгааны үр дүн болохоор 2 сард эцэлж дуусгаар байгаа. 2 сард дуусаад тэгээд түнтэйгээ зэрэгцээд манай харилцагчид IPO судалгааны үндсэн дээр оролцох боломж бий болж байна гэсэн үг. Зөвхөн IPO болгонд харанхуй ороод байх биш. За анх дахь зах зээл дээр яаж оролцох уу? За хоёр дахь зах зээл дээр хэрхэн оролцох уу? За оролцсон бол тухайн өрөнгө хэд хоног тэ хөрөнгө оруулалт хийх үү, хэр хугацаанд барих уу гэдэг тоо статистик нь 2 сар тэгэхэд бэлэн болчихно. За хүрэлцээрж маш сонирхолтой шинэ үеийн тренд тэ болж байгаа ийм хөрөнгө оруулалтыг ярьсанд баярлалаа. Тэгээд ялангуяа монголчуудын хувьд бол бас их соргогс хэрэг мэдрэмжтэй, хөдөлгөөнтэй за бас их эрсдэл дуртаж хүмүүс бас байдаг. Тэгээд ялангуяа богино хугацааны ашигт бол одоо ногсгүй хүмүүс бол их байдаг. За харамсалтай нь бол нөгөө талдаа энэ чинь бол эрсдэл гэдэг зүйл бас давхар явж идэг тэ. Тэгэхээр яг ийм одоо нөхцөл байдал байгаа үе. За шинэ он эхэлж байгаа үед тэ. Бидний зүгээс бол 26 онд ашигтай байж болох бидэнтэй хамгийн ойрхон байгаа ийм одоо хөрөнгөний зах зээл дээр болж байгаа үйл явдлыг багцж дүгнэлж ярьлаа. Цаашдаа тогтмол одоо судалгаануудаа авт эхэлж явах болно. За тэгээ энэний үр дүнд аль болох бага эрсдэлтэйгээр аль болох одоо өндөр өгөөж олох ийм хувилбаруудыг судалгаа шилжүүлэх үр дүнгуудыг бас гарганаа гэд ингээд төлөвлөлөд явж байна тийм ээ. За тэгээд энэ он бол яг Хонконгийн IPO зах зээлүүд бол маш сонирхолтой, маш одоо идэвхтэй халуун жил болох нь тодорхой байна. Тэгээд судалгаа шинжилгээнүүдээ тогтмол танилцуулж байгаарай гэж хүсэж байна. Тэгээд аль болох одоо эрсдэл багтаа тий. Эрсдэл багтаа. За эрсдэлгүй байх гэж бол байхгүй. Эрсдэл багтаа өндөр ашигтай тэр сонголтуудыг одоо цаг алд руу гаргаж өгч зах зээл дээр тавьж байгаарай гэж одоо хүсгээд байна. Тэгээд ажил намжуулсан. За баярлалаа. За баярлалаа.